Нилээч. Hi guys. За миний vlog, миний channel дээр шүү дээ. Угаасаа өргөцсөн ч өргөдөөгүй ч байж лээдэг. За манай дүүл Луна ирсэн байна. Луна ирсэн байна. Тэр өнөөдөр хаана юу хийж байгаа гэхээр мэдээж одоо 12 дугаар сар болж байна. Тэгээд хоёрын хамгийн дуртай баяр. За миний лав хамгийн дуртай баярууд нэг. Яа тэгэхээр миний birthday month. Өдрийн сар. Тэгээд яг 12 сар болохоор бид хоёр гоё Christmas, New Year's бичлэг хий гэж бодоод тэгээд хоёр The Home of Strawberry дэлгүүрт ирсэн байна. Тэгээд The Home of Strawberry дэлгүүр маань болохоор яг 12 сарын үед Magical Store гэж шал өөр юм 100 сарын бүр ингээ битүү 100 сарын юмнууд зарчдаг тийм дэлгүүр болчдөг. Тэгээд хоёр дэлгүүрээ хааж агаад гринчлээ да. Энэ дэлгүүрээ бүх юмэг одоо явчихлаа. Чавыг гэхээр бид хоёр талд биний харагдахгүйгээр Christmas mod хоёр талтаа засна. Тэр бид хоёр дундаасаа ялагчаа тодруулаад хэн хамгийн гоё мод зассан. Тэр хүн нь ялсан хүн нь ийм гоё бэлэг авна. Тэгээд штэ энэ дотор юу байгааг нь зөвхөн би л мэдчихэж байгаа. За яа тэгэхээр би өнөөдөр бэлгээ авч ив сонгосон. Тэгээд энэ дотор юу байгааг Лунач мэдэхгүй, танарч мэдэхгүй, энэ ч мэдэхгүй. Гэтэ энэ дотор үуч гэсэн амар үнэлээ. Жоохон гисэж байсан. Энэ ногоосаа минийх л байх хэвээр. Би өнөө л өөртөө сонгож авсан юм бэлгийг. Тэгээд чамаач нэг бодоогүй. Гэтэ би таалагдвал чам таалагдана гэсэн. За тэгээд одоо хэдүүлээ. Чаленж эхлүүлээ. Тэгээд би энэ чинь хоёр баскет хэлсэн маа. Энэ дотор одоо бид хоёр ингэ дэлгүүрүүдээс явж байгаа хүссэн юмнууд аваад Таг тавиад юу чимэглэх юмудаа сонгоод тэгээд нэг цаганда ёо би цаг тавьж штэ чи бэнэс нэсчихсэн нөө. Цаг тавиад тэгээд юу цаганда багтааж чимэглэхээс сонгоод тэгээд бас цаг тавиад чимэглэнэ. Зөөч гэсэн тэгэхээр Нарж чинь хэдэн минут явах вэ? За 5 минут юу ч гэсэн 50. Тэгээд 5 минутын хугацаанд яг чимэглэлүүд аав. Зүглүүл. Тэгээд яг 5 минут дууслаа цаг дугуурлаа шууд байлаа шүү дээ. Тэгээд за модоо нэг 15 минут хангалттай. Гэтэ энэ чинь бас одоо ингээд хурдан үзэх хэрэгтэй шүү дээ. Чаленж шүү дээ тэгэхээр 15 минут. За 15 минут. Тэгэхээр нийт юм нэг юм 20 минут л юм шүү дээ. За ихөө made of best lady one. Миний энэ дотор тэгтээ бүр амар байна. Тэг 23 За let's go. За би одоо тоглоомны хэсэг дээр ирсэн байна. Тэгээд юу ч гэсэн бит хоёр тийм том мод чимэглэхгүй жижигэн моднууд чимэглэж байгаа болохоор би жоохон жижигэн тоглоомнууд нэг цангая гэж бодож байна. Тэгээд хоёр талхаараа ойрын үед яг ийм алтан тэгснэ мөнгөлөг нэг хөнгө ороогүй яг тиймэрхүү стил надад таалагдчихж байгаа болохоор бас тийм их сонгоё гэж бодож байна. Гэхдээ бүр амар их тоглоом байгаа болохоор би алийг сонгоосоо мэдэхгүй байна гэж байгаа. За надад энэ бүр амар хөрхөн байна шүү. Энэ гэхдээ миний модон дээр арай томдож магадгүй юм шиг. Тэгтээ авчи. Тэгээ энэ жил энэ хэсгийнх би бүр ингээд энэ хэсэгт бүр амар хайртай. За яг юм усны тусал тэгээд яг юм өсний одоо юм хөлтцэн юм шиг юм хурд дандаа чимлүүд аюу гоё. Тэгэхээр би энээс бас нэг хоёрыг авчи. Энэ цасан ширхнүүдийг хартаас бас бантигнууд тавиал амар хөрх харагдах юм байна тий. Тэгтээс жижигхэн мод болохоор тоглоом сонгох гэж жоох хэцүү юм байна бодсноос. Эсвэл бүр томыг тавьд юм уу? I don't know. За би сая нэг жоохон хөөрхөн хідэн чимэглэл сонгож авсан. Ёлкны мод гэхээр амар нэг юм цав цагаан ч юм уу юм өнгөхгүй байхад жоохон дургу. Яа тэгвэл яг шинэ жил Christmas гэхээр амар юм гоё тод улаан шар ногоон өнгөөр бодогддог шүү дээ. Тэг мод яг амар юм гоё тод өнгөтэй жоохон personality байвал амар гоё юм шиг санагддаг. Ер нь жоохон юм гоё pop of color амар олон ч гэж тод улаан өнгөтэй л ер нь гоё. Тэг жоохон нэг цагаан өнгө бас оруулаад хөөрхөн чимэглэл энэ бас юм шигсэн шүү дээ. Үгүй. За чи гоё юм гэсэн. Ингэж харуулж болж байгаа болохгүй шүү дээ. Харин орой орж ирээд байгаа. Тэгээд
Йоо, манай өрсөлдөгч нөө дагаа явах юм аачлаарай. Ямар хөөрхөн юм бэ? Тэгээ надад бас энэ бүр амар хөөрхөн санагдаж байгаа юм. Энийг ингээд яг мод руугаа жохон заагаад тэгээд ингээд яг юм цас ингээд яг модон дээр ингээд хайлаад урсч байгаа юм шиг. Бас ийм өөр байна. Надад энэ л таалагдж байна. За хоёлаач хүрх юм уу? За би одоо юмнуудаа цуглуулад явж чинь. Тэгээд би та нарт гоё чимэглэж байгаа юмнуудаа харуулвал би ер нь их тийм тод өнгө юмнууд сонгохгүй аа. Тэгэхээр миний мод болохоор жоохон нэг тийм цас дээрээс нь орцсон юм шиг мод аахгүй. Тэгэхээр бас жоохон тийм дараахан мөртлөө амар тийм гоё жижигэн деталуудтай мод цасаа гэж бодож байна. Тэгээ би та нарт ер нь ийм бантик яаж хийхийг хальтааруулъя заяа. Энэ гараараа ингэж ороогоод за нэг хэр урт хийхээс шалтгаалсан. За би нэг 5 орооч заяа. Тэнгүүтээ энэ хуруугаа ингэж барьж агаад энэ хоёр доторхоо хооронд дахиж явуулаад тэгээд энэ дотор чинь ийм 2 ширхэг за 2 ширхэг гарч ирэх хэвээр. За нэг 3 ширхэг гарч ирэх хэвээр ийм 3 ширхэг давхар. Тэгээд энийгээ дундуур нь оруулж ирээд тэгээд одоо энийгээ үдчихэж байгаа юм шиг энэ хоёр нь ингэж гаргаж ирээд татаад бантгаа дахиж нэг энийгээ тогтоогоод тэг энийн доош яагаад тэг энэ чинь нэг ороосон биз дээ. Тэрийгээ доошоо татангуут хоёр дахь нь гарч ирээд тэг хэдүүлээ энэ дээр нөгөө давхарлсан шүү дээ. Эн чин доороо ингээд дахиад нэг давхрахтай байхгүй юу? Тэгээ нөгөө талдаа бас ороосон. Тэрнийхэн давхрах нь бас ингэж гарч ирээд дараа. Ясаа явж байгаа. Яг тавьж. Ясаа явж байгаа юм жижигэн тоглоомоос ордог. No. Артаа. Хоёрын гол чаленж ингэ жижигэн модон дээр гоё. Жижигэн модон дээр цас штэ. Тэгээд амар том зөөлөлөд яваад авахгүй бүр гайхаад байгаа. Чиний яриач сонсдог. Дандаа ер нь хөвчлэн ийм цагаан болон жоохон ийм чирнэлийн ягаан туяатай тоглоомнууд ер нь сонгосон баа. Тэг миний мод ийм бүрхэн цастай юм шиг мод байгаа. Тэгэхээр яг өнгийн дагуулад тэгтээ нэг жоохон араас нь ягаан өнгө гарч ирнэ гэсэн үг. Тэгээд би ер нь хөвчлэн ийм түрүүний нөгөө нэг бантик хийсэн шүү дээ. Тэдрийг ер нь дахиад жоохон нэмж хийх хэрэгтэй юм шиг байна. Тэгтээ би ч гэсэн одоо би 7-8 хийсэн байна. Тэгээд за бантгаа ингэж тавьж агаад миний нэг яах гол зүйл маань болохоор энэ нөгөө нэг юм хүсний юм унчсан тоглоом байсан шүү дээ. Тэрийг яг бантагныхаа тавьсан хүчрнийхөө энчээ ингээд тавихаар яг бантагтайгаа хамт юм шиг харагдаж байгаа хгүй юу. Тэгэхээр ингээд нөгөө нэг модуудын чинь тоглоом ер нь дандаа юм бүрхээ гэдэг шүү дээ. Ингээд нэг бүг гэдэг энэ тэхгүй ингээд чун гэд унжин заяа. Тэгээ нөгөө нэг түрүүний хийсэн юм ягаан бантаг гэсэн шүү дээ. Би яг тэрийг энэ орой дээр нь яг гоё ч гэсэн тавь гэж бодож байна. Тэгээд яг энэ ягаан өнгөд орсон, жоох юм цавсрын ягаан өнгөд орсон тоглоомнуудаар ер нь нэг энэ тэнд нь гоё тавьж өгөөд тэгээд цаан болон ийм мөнгөлөг тоглоомнуудаар чимэрлээ. За манай мод уусаа жоохон жижигэн болохоор энийг хараад нэг санаа төрөөд тэгээд энийг ингээд хамгийн доор нь ингээд модныхон доор ингээд тайруулаад тавьчвал ингээд амар хөөрхөн харагдаж байгаа юм шиг санагдсан. Тэгээд бас ийм том бантаг ашигламаар байсан. Гэхдээ том болохоор яг ингээд давхар жоохон сонин. Тэгээд яг доор нь ингээд бас яг энэ чимэглэл дээрээ ингээд тавиад том чимэглэлүүдээ ер нь жоохон нэг юм чимэглэл нь том байжгаад нэг хөрхөн жижигэн болоод дээрээ нэг хөрхөн хаустай. Энд манай elves амьдарч байгаа. Яг өнгө гэх юм бол цагаан, улаан тэгээд яг ийм алтан өнгө оруулмаарсан. Би энийг амар энэ тамирах юм. Яг энэ хаустай гэж. Яг ингэ ялкных нэг орой нэг штэ хот тавьдаг. Тэрнийх нь орно ингээд. So far нэг юм шиг үлэн.
би нөгөө нэг түрүүнийхээ ягаан бантгийг солиод тэг би оронд нь юм хөрх юм Angel's Wings болсон. Тэгээд яг хоо дандаа хвчлэн нөгөө нэг од тавьдаг штэ. Гэхдээ би энэ Angel's Wings-ийг бүр why not гэж бодоод яа тэгэхээр би юм цагаан дандаа юм бантикнууд ингэж тавьсан чинь ер нь жоохон юм доошоноо болж эхлээд тэгээд нөгөө нэг унждаг юм тоглоомнууд бас байгаа штэ. Тэгэхээр нэлээд жоохон доошоноо дизайнтай болж байгаа болохоор яг энэ wings тавьсан чинь надад амар хөрх харагдаж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд одоо би яг сүүлийнхаа хэдхэн тоглоомнуудыг тавьад ер нь дуусгах чинь. Тэгээд энэ Angel Wings-ийг энэ хавьд ойрхон тавьчих. Ингээ босгоо тавьчих болж байна. Хөөрхөн Bambi бас олсон. Яг саяны Angelтэй адилхан. Тэрийг энэ ч нэг хасаартай. За тэгээд манай ээж ер нь бол яг дөрөв охтныхоо яг модыг дандаа засдаг гэсэн. Тэгээд манай гэрт ирсэн хүн болгон ямар гоё мэдрэмжтэй явах гэдэг юм бэ гэж хэлдэг. Тэгээд манай ээж бас ийм завсрын ягаангуудад амар туртай. Тэгэхээр хэрвээ ээж рүү залгуул энэ угаасаа бүр яг миний мод гэж хэлэн заяа. Тэгээд одоо яг өнөөдрийн чаленжаар гоё ёлк засдаг тэр мэдрэмжийг авсан бэ гэдгийг одоо өнөөдөр шалгаж үзэх чинь. Тэгээд ер нь бол ингээд минийх бараг дуусчлаа. Миний мод бол бараг болцсон байна. Зөндөө гоё юм нэмлээ. Сая доороосоо ингээд явж агаад бас ингээд сөөлжлөөд улаан цагаан ингээд дээр нь хөрхөн юм од олсон. Тэгээд бас хажуугаар нь цагаан эдрийга бас ингээд дундуур нь тэгээд энийг хан нэмүүлээд чинь үстэй юм уу? За барил болчих шиг боллоо. Өөр финишинг touch-аас болчлоо даа. За бид хоёр одоо хамтдаа модоо ингээд зэрэгцүүлээд тавьсан байна. За чи жоохон модны хандлага надад яар та. Яг short and sweet. Чиний нэр чи модны чинь нэр вэ? Модны нэр үү? Санта Уилд. Окей. Хоо. Ой, тийм. Санта Уилд. Хөөе энэ гэтээс бүрэн энэ зөөр чинь шүү. Ууса миний мод бол ингийн зүгээр л мод шүү дээ. Энэ ингээд ууса elf-ны ингээд эндээ амьдардаг модон дээр ингэж амьдардаг. Тийм. The Elf's House гэдэг нэртэй мод заяа. Тэгээд ер нь бол юу цагаан гог нь оруулахгүй гэж бодож ирсэн. Гэтэ миний мод дээрээ нөгөө нэг ийм тастай байл хөрхөн мэддэг шүү дээ. Тийм болохоор би цагаан гэр нь нэмсэн. Тэгээд ер нь жоохон гоё улаан. Ер нь бол better tree. Зүгээр гэтэ илүү яг Christmas хэр аль мод нь илүү төгсөж байна. Тэ. Christmas улаан өнгө байхгүй мод. Christmas ч амар ингээд яг юу ахгүй улаан. Гэтэ New Year's чинь бас цагаан штэ ер нь. Яг юм Монгол жишээлбэл өвлийн өвөн чинь тийм улаан хувцастай биш юм цагаан. Тэгээд цэнхэр өнгө орсон ч юм уу. Тэгэхээр чи яг ингэж амар нэг талыг барьж чи болохгүй. Sorry, I'm not from Mongolia. Sorry. Миний мод болохоор уус ийм хөөрхөн яг л миний сэтгэл шиг цагаахан ийм л хөөрхөн мод. За бид хоёр сая модоо засч дуусчаад юу ялагчаа яаж тодруулах уу гэж бодож байгаад тэгээд мөнгөчин лөө залгахаар шийдлээ. Мөнгөчин гэдэг юм мэдгүй хүмүүс тайлбарлаж өгч юм. Юу мөнгөчин бол бид хоёрын яг энэ дундалт байгаа ихч Кикогийн дүү миний ихч одоо гадаад байгаа. Тэгээд амар орой олж байгаа болохоор яг одоо уцаах бах залхал. Тэгээд яг бид хоёр хин цасан гэдгийг юусоо хэлэхгүй. Тэгэхээр хинийхэн ч талд орж болохгүй гэсэн үг. Тэгэхээр шууд мөрөө залгаад тэгээд аль нь гоё ан гэж
хэлснийг нь тэгээд точно. Тэгээд бэлгийн энэ тавьсан маш үү заяа. За. За бэлнэ. За ямар ч хинт минь төхгүй штэ. Энэ нь нэлээ гоё юм аа гэж. Hello. Сэно. Hi. Йоо, бид хоёр чамд нэг юм хоёр хөөрхөн чимэлсэн мод харуулъя заяа. Тэгээ just choose one. Яг гоё гэж санагцнаа л зүгээр choose one. Okay? Аха. За. Юу зураг явуулахаас шууд ингэ харуулна уу? За, эхлээд юу ч ихсэн шууд ингэж харуулчих. За, эхний мод, oh my god. За, эхний мод энэ жижигхэн баггүй юу? Жижигхэн Christmas tree. Тэгээд ийм улаан бантик ноттай. За, хоёр дахь мод болохоор cabin in the woods like this. Sun is hot. It's so hard to choose. I think I'm gonna go with the red one. And I just know it's Runa. Runa is good. Really? How do you know? Яаж мэдчихэ? I don't know. I just know you guys. Баярлалаа. Thank you so much. They do. Зөв. Yeah. Миний хулаан. Юу гар басан шүү. за яг хүнд бэлэг өгөх шиг гоё юм байхгүй шүү дээ ер нь бол тий. Тэгээд гэхдээ яг энийг манай хобби зооныхан бэлгэлсэн л дээ. Гэхдээ би бол өөртөө амар найдчихсан. Гэхдээ та нараас комент хэсэгт бичээрэй заа хинийх нь ялахаар байсан юм шиг байна тий. Тэгж байгаа дахиад нэг үзэх үү? Ер нь нэг хүн. За задлаад үзтээ. За надад шууд би шууд ишээ харж байгаа. миний явуулахтай ч хүртэл яг шууд зөгчөш. Тэр угаасаа л алиш тодорхой байсан юм байна. Окей. Хүртэн задлаа. Юу хаа гэж бодож байна дотор? Би болоо. Харин шаржигнах нэг юм ихтэй сонсч байна уу? Popcorn аа. Яна би өгөн ингэж мухад задлах шүү зурж жоохон яарал. Oh my god. Чивч юм уу? Oh my god. Онгойлгоч. Болноос дээ минийх үстэй. Ноо бөөсөн чихвч ахгүй юу? Им яг нэг хар тэгээд ийм том чихвч гэсэндээ зүүхэд ингээд нэг өвтөгдгөө бүр амар удаан зүсэн ч өвтөгдгөө. Тэгээд жим хийхэд бүр хамгийн тохиромжтой яг like the best чихвч. Би бүр энийг миний бүр нэг wish Болооч авлаа л тамар би. За гэхдээ хойлоо хамт жим орохдоо чи 10 минут би 1 минут зэрэг болчихно. За тэгвэл надад дахиад нэг бэлгэлэхгүй бол би яг үл. За миний гарах. Чигнэсээ яваа. Ооллоо шүү. Минийх үстэй одоо яасан ч болно үстэй нэгэж. Нөр хамгийн ихэнд ямар тусахгүй? We are the champions. Мэдгүй тийм л дууссан санагдчих шүү дээ. Манай чамдаарч шүү. За яг 2 минут. 2 минут. I can't open this. Can you help? Бэлэн онгойлгож чадахгүй л юм би авлаа. Айна. Хойлоо яг жимд орохдоо нөгөө нэг байнгын чихвчээ жижигэн чихвчтэй харагдаж байна. Тийм том чихвчтэй юм шиг явчихсан. За. What's yours is mine. Тэгч нөө. Аха. So pretty. Хөшмэн. Амар гоё хөдөлтөг юм шүү дээ. Oh my god. Oh my god.
За хоёул влогоо дуусгав. За. За энэ хүртэл үзсэн та нартай баярлалаа. Тэгээд хоёр энэ үчиг маш гоё хөгжилтэй аяга гоё өнгөрөөлөө. Тэгээд бас чамд баяр хүргэж байна. Баярлалаа. Тэгээд юу ч гэсэн гадаа төвчрээтэй, утаатай, юм стресстэй байгаа ч гэсэндээ ялцчихгүй энэ өвлийг яг 100 сарын баяр, шинэ жилийн баяр бүр ингээд тасааж, бүр ингээд дулаацуулж өгдөг. Тэгэхээр гоё хайртай хүмүүстэйгээ, дотныхоо хүмүүстэйгээ шинэ жилээс гоё гаргаарай. Тэгээд thank you for watching us and stay tuned for the next video. Bye.